сонсогч та бүхэнд өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7 өдрийн давгаас баасан гарагийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн чиглэлчээ зүгээрээ болоо эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр 2025 оны 5 сарын 2-ны баасан гараг студид хөтлөгч Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтрагчаар яг л хайр шиг маскулан брэнд мөн илүү холыг хамтдаа туулъя Равила брэндийн дуу хамтран ажиллаж байна. Энэхүү томчуудын шууд нэвтрүүлгийн 181 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд захидлуудаа илгээж байгаа сонсогчдод маш их баярлалаа. Захидлуудад бол дарагдаастай л сууж байна. Тэгээд захидлуудаа илгээх гэж байгаа сонсогчдод хаяг хэлээд үгүй. Ami@mjl radio.com руу та мэйлээр захидлуудаа илгээж болох нь. За мөн манай аппликейшны гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа CC рүү нөрөхөөр шуудан илгээх гэдэг байгаа. Тэрэн дээрээ дараад орвол таны захидал хамгийн урднаар хүрээд ирэх юм шүү. За тэгээд дээрэс нь хэрвээ холоос бүр гараараа захидал бичиж илгээх гэж байгаа бол Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтайн 5-р гудамж 34-р барилга 6 давхар Дэлхийн монголчуудын MJL радио хэмээн хаягл явуулаарай. Нэвтрүүлгээ YouTube-ээс нөхөд сонсдог сонсогчд маань томчуудын шууд ингэж хайгаад нэвтрүүлгээ нөхөд сонсоорой. За сонсогчдоо бүгдэнд нь өчигдөр мэндийг хүргэе. Өнөөдөр сонсогчтой холбогддгүү. Тэгээд ирсэн захидлуудыг уншиж хүргэдэг байгаа. Та бүхэндээ уншиж хүргэхээр өнөөдөр би 5 захидалтай сууж байна. Тэгээд кофе цайгаад хүлээд чихвчээгээд захидлуудаа хүлээн сонсоорой. За хамгийн ихний захидал маань түрүүчийн 7 хоногт манай радио руу холбогдоод 20 ангиас эхнэр хүүхдээ 3 сарда нэг 2 минут л байдаг гэсэнд уцаар ярих тийм эрэхтэй байдаг. Тэрийг ингээд эрхээ ашиглаад хайртай хандаа ингээд мэдчилгээ хүргэмээр байна гэдэг жисэн тэгвэл одоо тэр эхнэр нь хариу бас юм захидал илгээсэн байлээ. Тэр захидлыг та бүхэнд уншиж хүргэе. Сайн байна уу? Өнгөрсөн баасан гарагт 20 ангиас нөхрийн маань хэлсэн үгийг дамжуулж өгсөнд маш их баярлалаа. Сонсоо зөндөө их баярлсан. Энэ үгийг минь дамжуулаад өгөөч ээ гэж хүссэн юм. Баярлалаа. Нөхөр болон эрдэндээ эхнэр солонгоос. Миний сайхан хайрт минь охин бид хоёрт санаа зовлгүй бие сайн бодоод битгий өвдөөрэй. Чи минь хамгийн мундаг шүү. Чамтайгаа учирсандаа хайр нь хизээж харамсаж байгаагүй, харамсах ч үгүй. Эрүүл энх гараад ирэхэд бид хамтдаа ургилжлуулах аз жаргалтай, адал явдалтай инээд хөрөөр дүүрэн өдрүүд хүлээж байгаа. Чи минь л хамт байвал хайрт нь өөр шунах юу ч байхгүй. Хайр нь охиноо сайн өсгөөд хамгийн сайнаараа хичээнэ. Хайртаа би чамд чиний бодож байгаагаас илүү их хайртай шүү. Охин та хоёр минь намайг ямар их аз жаргалтай болгодог гэж чамдаа маш их хайртай шүү. Чанга тэврэн зөөлөн өсөй миний сайхан хайрт. Химэн нөхөр болор эрдэндээ эхнэр солонгоос дамжуулсан хэлсэн үгийг нь тэгээд уншиж өглөө. Хөөх юм би гэр бүлд наад жаргал сайхан бүхнийг хүсье. Тэр 20 ангиас хүмүүжж байгаа энэ залуу холбогдсон. Тэгээд эхнэр нь бас хариу захидлыг дайлаа. Баярлалаа. За бүгдэнд нь өчигдөр мэндийг хүргэе. Ингээ өргөжлүүлээд байлаа. Хамтдаа захидал руу оръё. Сайн байна уу? Эрхэм хүндэт хөтлөгч Ами болон сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би Европын орнд ирээд 2 жил гарвал болж байна. Бичээд л байвал барагдахгүй их учир энд байх хугацаанд л амьдарч байсан түүгээсээ та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн юм. Би 17 аравтай өсвөр насны охин хүүтэй дүрч гарч яваа эмэгтэй. Нөхөртөөгөө хамтаа амьдраад 18 жил болсон. Монголд байдаг байхдаа би төрийн байгууллагт нөхөр маань таксинд явдаг байлаа л да. Хүнд туугууд тохгүй, төвчгүйдээ төвчээд л өөрсдийгөө болгоод боломжийн л амьдардаг байлаа. Тухайн үедээ гадагшаа гарч амьдрий. За энэ төстө бүтэхгүй байна гэдэл намайг ажилласаа гар гэхээр нь за хүүхдүүдээ л татаж авч болж байвал хаанч амьдрсан яах вэ? Гол нь хүүхдүүдээ л аавн шүү гэсэн болцолтойгоор санааг нь дэмжиж хайртай хүүхдүүдээ гэр бүлээ дуртай ажил мэргэжил хамт олон найз нөхөд бүгдийг нь орхиод өөр улсад ирлээ. Албан ёсны гэрээт ажилтнаар ирж байгаа болохоор айж эмээх зөөлгүй сайхан л та. Урд нь 2018 онд Солонгос улсад 1 жил шахам хараар ажиллаж байсан болохоор гэрээт бус байхын ялгааг сайн мэднэ. Би энэ улсад ирснээрээ нэг бодлоо их талархдаг. Учир нь юу вэ гэвэл нөхрийн маань тарыг таниулж бодлыг минь зэгцэлж өгсөн сайхан газар. Нөхөр маань энд ирэнгүүтэл бодол санаа нь яач хөвгөлтэй айшилж миний тамийн амьдрал эхэлсэн дээ. Улс нь, хүмүүс нь, ажил нь цалин таалагдахгүй байна. Би өвдөөд байна, би дийлэхгүй байна, эцээд байна, ятраад байна гэдэл ажилдаа явах бүртээ бүр нэг дургу хөрмээр яг нэг ял эдлэхээр явж байгаа юм шиг л дургуут хөвчгөө гихчээр л нөгөө сайхан хараалуудаа урсгаад л явна. Хэдий зодож нүдэд байдаггүй ч гэсэн байнга л хараад зүхэх нь үнэхээр тарамжтай.
ямар Улаанбаатараас Эрдэнэтийн хооронд явж байгаа биш үү? Юун төлөө үр хүүхэд гэр бүл ажил төрлөө орхин барин ирлээ дээ. Бас зорьсон зорилготой хүрчмээр л шүү дээ. Тэгээд би бодлыг дэмжихгүй, шантрахгүй ажиллаад л заваар нь 2 хүүхдэд татаж авах бичиг баримтаа хөөцөлдөөл зүтгээд байхаар намайг улам ихээр үзий ядаад чи ирүүл сарал хөөн. 2 зул бусгаа хурдаа авчирч үз. Би лав явах минь гэж өдөр тутам хэлдэг болсон. Энэ бас миний хувьд Солонгос шиг цалин өндөр биш ч гэлээ. Монголоос арай илүү авдаг болохоор миний хувьд болоод л байх шиг. Манай нөхөр уул нь арх тас хэрэгэлдэггүй, хүнтэйж нэг их нөхөрлөдөггүй, жожиг яхир их авиргүй ааштай хүн л дээ. Жаахан хуучинсаг үзэлтэй хүн. Хүүхдүүдээ хизээч миний хүү гэж, миний хөө, миний охин гэж дуудаж үзээгүй. Дээрээс нь намайг хизээч миний ханаа, миний хайраа гэж дуудаж үзээгүй. Дандаа л бүтэн нэрээр нь дууддаг. Яагаад тэгж дууддаг юм бэ гэж нэг удаа асуухад хүнийг бүтэн нэрээр нь дуудах ёстой. Тэгвэл бүтэн заяатаа явдгаа л гэж хэлсэн. Энийг нь бодохоор дотроо хайрлаад ч байгаа юм шиг. Аль гэр бүлийн муудалцахыг тэр гэхээдээ гэхэд л твчиж, дисэж, буулт хийсээр би л муузан сургасан бололтой. Тэгээд ч хүүхдүүдтэйгээ байхдаа хүүхдүүддээ сатараад элдв байшиг нь тоодоггүй ч байж. Энд байх хугацаанд хүүхдүүддээ санаж элдв байшинд нь шаналж тамийн амьдрал шиг л байлаа. Хинч биднийг эхнэр нөхөр гэж харахгүй, хамт явна, хаяад яваад өгнө. Автобус нь суун хамгийн ард өөр суудал дээр очиод ганцаараа суучихна. Ард миний толгой өвдөд байдаг болохоор хаалганы ойролцоо ганцаараа суудаг юм. Хоол хүнс байрныхаа мөнгийг хувааж төлнө. Бүх юм тустай. Яг л зүгээр нэг хамтран амьдрагч шиг. Шүний хэрэгцээг нь хангана. Миний хүссэн хүсээгүй хансан ханаагүй тэр хүнд юу нь ямар байх нь хамаагүй. Өөрийнхөө хэрэглээг хангасан бол тэгээд л болоо. Миний нэг сул тал би ботчлаа. Тэгсэн нэг өдөр бас нэг муудалцсны дараа чи надаас салаад өгөөч. Надаас салж намайг амраагаач ээ. Та гурваас салвал би жарах гээд байна. Чи эцгээ танихгүй байж болно. Наад 2 хүүхэд чинь намайг ядаж таньгийн байгаа биз дээ. Гэхдээ ямар танихгүй юм биш. Санахаараа л очиод уулзна биз. Гэдэл бүр юу ч болоогүй юм шиг үнэн сэтгэлээсээ ярьж өгсөн. Энэ хүний сэтгэлийг өвтгөж байна уу, үгүй юу? Энэ хүнд ямар ч хамаагүй бололтой. Энэ хэлсэн үгийг нь сонсоод би дотор харанхуулаад толгоо эргээд л явчихсан. Би яг юуны төлөө энэ бүхнийг твчиж 18 жил амьдэрсэн юм бэ? Хүүхдүүдээ өөр шигээ эцэггүй зовлон идлүүлэхгүй элэг бүтэй амьдруулах л гэж тэр шүү дээ. Гэтэл таамж дээ. Тэгээд л би за энэ л өдрөөс би шийдсэн юм. Хүүхдүүдээ л авч байвал энэ хүн явбал явагдаа л гэж бодсон. Гэхдээ хүүхдүүдээ харуул бас арай өөр байх юм болов уу гэж дотроо гордоод лээсэн л да. Ингээд хүүхдүүдээ авах гэсээр байтал цаг хугацаа зардал мөнгө ч их орлоо. Тэгкээс ч яхав те. Хүүхдүүд минь ирж байвал тэр ч яхав гэд хүүхдүүдээ авах гэж зүтгээд л байлаа. Бэрхшээлийн цаана бэлэгээ гэж хүүхдүүд маань 2024 оны 9 сарын 18-нд ирсэн. Хүүхдүүд минь ирж ээж нь ганцаарлын зовлонгоос ангичирсан да. Харин аавынх нь ааш тасардаггүй. Баг байдгаараа л чимээгүй байгаач дээ. Хөө би амрамаар байна. Гэхдээ маргааш ажилтай, орой ажилтай, өглөө ажилтай гэж ямар нэгэн шалтгаан гаргаад л нөгөө хараагаастай, зүхээстэй, өглөөстэй. Уг нь би ч гэсэн өөртөө энэ зэрэгцээд л ажиллаад л зүтгээд л байгаа шүү дээ. Таарсан болгонтойгоо холбоод л 2 зул бусгатайгаа энэ улсынхаа угаацыг долоож хэдэн жил амьдрахаж харна гэж ирээд л гуруулангийн нийлүүлж доромжилдог боллоо. Би уул нь хүүхдүүдэд харвал шаал өөр болох байхаа гэсэн тэгж бодсон гордлого маань талаар болсон. Ингээд л нөхөр маань зул буснуудаа хараад бодол нь өөр болно гэж бодож байна уу? Үгүй. Эрэлгийн үдэнд уулзъя да хоёулаа гэд 2025 оны 2 сарын 1-нд Монгол буцаж би 2 хүүхэдтэйгээ энэ өгөөж өгсөн улстай уулзсан юм да. Авч байгаа цалин минь байр хоол 2 хүүхдийн хэрэгцээнд дүмгхөн хурж байгаа ч гэсэн амьдрал минь болоод л байна. Гэхдээ л надад байнга гомдол төрөөд байдаг юм. Ингэж л амархан шантарч арчаагүй царайлж хүний газар нохон гүлгшээ хайж явах байсан юм бол яах гэж анханасаа өр хүүхдүүд гэр бүлийг минь орхиулан ажил төрлөөс минь гаргуулan байж ирсэн юм бол. Тэгтэл одоо сарын өмнөөс намайг уучлаач хайрт минь хань минь намайг авчаач те би буруугаа ухаарлаа хүүхдүүд минь аавыгаа уучлаач аавыгаа аваач те дөрвөлээ сайхан амьдрий гэж 18 жил хизээж хэлж үзээгүй үгүй. Энэ үг нь угаасаа миний чихэр наалтчих юм билээ л дээ.
Аятайхан дуудаж байгаа нь л миний нэрээр дуудаж байсан болохоос бусдаар бол П-ийн энтер гэдэл хэл хэлэхгүйгээр дууддаг байлаа шүү дээ. За ингээд л уянгийн сайхан үгсээр өдөр шөнө өглөө яриаггүй чат бич боллоо. Би яах ёстой юм бэ? Би ямар энэ хүний уйдаг гаргадаг тоглоом биш үү? Надад энэ хүнийг уучлж өшөх бодол үнэндээ л алга. Хүүхдүүд минь юмны учрыг ойлгодог, том хүүхдүүд болохоор аавыгаа надаас илүү үзэн ядаад юусоо харьцахгүй шүү. Та бити нүр өгчөө гэдэл надад харин ч уурлах маягтай. Би яах гэж 18 жил амьдралаа та. Хүүхдүүдтэй л элэг бүтэн байлгах гэж гэхээр охин минь "Гү тэр чинь ямар хамаатай юм бэ? Одоо цаг өөр болсон. Эцэггүй байлаа гэд яадаг юм. Эцэгтэй байж үдсэн. Одоо эцэггүй байгаад үзээ л дээ. Харин ч илүү амьдрын гэж хэлдэг юм." Тэгээд миний 18 жил тэсэж твцсэн амьдрал яг юу болж хуурч байгаа юм бол? Салхинд хийсэх шиг л боллоо. Би яг юуны төлөө тэгэж амьдарч байсан юм бэ? Би буруу бодож, буруу амьдарч байсан гэж юу? Охиндоож гомдох шиг. Одоо бол бид гурав үнэхээр сайхан амьдарч байна. Хоёр хүүхэд минь л миний дэргэд байвал аз жаргал минь тэр дээ. Цаашид хоёр хүүхдийн төлөө, өөрийнхөө төлөө ажиллаж амьдрах зорилгоо тавиад л зүтгээд л байна. Танаа байнгын сонсогч болсноор бусдын түүхийг уйлахтаа уйлж, уярахтаа уярж, догтлохтоо догдолж, яг л миний дотны найз шиг мэдрэмж төрдөг болсон шүү. Тэгээд өөрийн амьдралаасаа хуваалцмаар хин нэгэнтэй сэтгэлээ худалмаар санагдаад энэхүү цагтлыг бичлээ. Амита болон та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье өрөөе. 2025 оны 4 сарын 21 хэмээн нэрээ нуцсан сонсогчоос цагт илгээсэн байна. За тэгээд Томчуудын шуудан явуулдаг хосноос хойш, цагтлууд уншдаг хосноос хойш хүний амьдрал ямар олон өнгөөр ээлжлэн сүлэлдэх юм бэ гэдгийг мэдэрдэг болж байна да. Тэгээд амьдрал гэдэг таашгүй, тийм тааваршгүй, тэг хүснээр дандаа болохгүй юм да. Гэтэ энэ бол хүмүүсийн амьдралыг туулаагүй ч гэсэндээ эндээс олон зүйлийг ухаарл авч, ойлгох үедээ ойлгож, уйлах үедээ уйлж яг энэ сонсогчгээ байдаг. Тэгээд цагтлуудаа илгээдэг сонсогчд үнэхээр их баярлалаа гэлмээр байна. За хамтраалагчаа танилцуулаад дараагийн цагтл руу оръё. Яг л хайр шиг маскулин брендийг танилцуулъя. За Монгол MMX концерн 1989 онд Герман улсад үүсгэн байгуулагдсан 36 жилийн түүхтэй маскулин брендийн 9 төрлийн бэлгэвчийг 5 төрлийн чийгшүүлэгчийг хэрэглэгчтэй хүргэж байгаа. Дэлхийн 60 гаруй улсад маскулин бэлгэвчийг хэрэглэдэг бахан жинхэнэ герман чанар гэж хэлж болно. Маскулин бэлгэвч нь 100% натурал эрзэнээр хийгддэг. За чанартай бэлгэвч үйлдвэрлэхийн тулд өндөр чанартай түүхийд ашиглан наривчлалтай үйлдвэрлэн бэлгэвч бүрийг электрон хараагаар шалгадаг юм билээ. За яаж шалгадаг юм бэ гэдгсэн бэлгэвчийг бүрэн бүтэн байдлыг шалгаж ийн, харж шалгаж ийн, дүүргэж шалгаж ийн, сунгах туршилт хийгддэг байх нь, хагарах хүчийг хэмжих туршилт хийгддэг байх нь, сунгах уртын хэмжилт туршилт хийгддэг байх нэ. За дотроо мэдрэмтгий тавруутай, үйлэлтэй тавруутай, эр бэлэг эрхтний хэлбэр төгс зохицсон хэлбэртэй анатомик XXL буюу том хэмжээтэй илүү зузаахантай экстра дабл, шар ягаан ногоон 3 төрлийн өнгө болон жимсний үнэртэй. Дээрээс нь гоёмсог алтлаг өнгөтэй голд, маш нимгэн буюу фүр гэсэн одоо зэрэг 9 төрлөөс нь сонголт хийх боломжтой. Төрөл бүр нь хайрцан дотроо 3 ширхгээр болон 10 ширхгээр савлгаатай байдаг. За чийгшүүлэгчийн хувьд болохоор гулгамтай чийгтэй байдал нь өтрээний ханандах мэдрэмжийг өсгөхөд сексээс авах таашаал мэдрэмжийг өсгөж дур тавилтыг нэмэгдүүлнэ. Гүзээлзэгний үнэртэй торгомсог халах мэдрэмжийг төрүүлдэг. За ногоон алимны үнэртэй энгийн зэрэг 5 төрлийн чийгшүүлэгчээс сонголт хийхээс гадна хэрвээ та анхудаа хэрэглэж байгаа бол 3 мл-ийн хэмжээтэйг нь хэрэглээд тушаад үзэж болох юм билээ. За бэлгэвчний төрлөөс хамгийн онцгой нь бэлгэвч маскулин голд байгаа. Гоёмсог алтлаг өнгөтэй тансаг зэрэглэлийн бэлгэвч чийгшүүлэгчтэй ванилийн тансаг үнэртэй юм билээ. За бэлгэвчний төрлөөс хамгийн эко нь болохоор органик гэж байгаа. Байгальд хялбархан задардаг, савлгаа ашигладаг, хуванцар бохирдлыг багасгадаг, тааламжтай модны үнэртэй олон улсын бест селлерийн бүтээгдэхүүн байна. За чийгшүүлэгчээс хамгийн онцгой нь халах мэдрэмж төрүүлдэг юм чийгшүүлэгч байгаа. Төрөхсний дараа халах мэдрэмж төрүүлэх, тэгээ дотны харилцаанд орох үед энэ тааламжтай нөлөө нь улам эрчимжээ таашаалыг эрс нэмэгдүүлдэг байна. За бэлгэвч маскулин фүр болохоор маш нимгэн буюу 0.5 мл болор мэт тунгалаг илүү их чийгшүүлэгчтэй бэлгэвч хэрэглээгүй мэт натурал мэдрэмжийг төрүүлдэг байна. Бүх бэлгэвчний веган буюу үйлдвэрлэлийн процессын үед амтны гаралтай уураг хэрэглэхийн оронд ургамлын гаралтай уураг хэрэглэдэг байна. Ханаас авах гэхээр та бүх хэмээн сангуудаар хэрвээ хүргэл дээр авахар бол City Farm цэг имэйл рүү хандаад хүргүүлээд аваарай. Холбоот хувцсын дугаар 181923 181923 гэсэн дугаар байна. Сошиал хаяг нь Маскулин Монголиа гэдэг харахаар ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан яг л хайр шиг маскулин брэнд байлаа. За хамтаа сонсогчдоо баярлалаа. За тэгээ сонсогч маань
Өөрөө загтлаа сонссон баг. Та тийм бичиж байгаа комент тийм ээ энэ зөвлөгөөнүүдийг бүгдийг өөрөө уншнаа. Тэгээ өргөжлүүлээд үлээ дараагийнхаа загтал руу оръё. Сайн байна уу ам ихчээ? Миний хөөрхөн амьдралын захиаг уншаад өгөөрэй. Их урт эсвэл нуршиж битсэн бол хүлцэл өсөе гэсэн байна. 2012 оны зуны амралтаараа 8 дугаар ангид орох жоохон охин ёстой л нэг салаа гэзэгтэй годгонсон охин байлаа да. Аав ээж хоёр маань барилгын таслын ажил хийдэг хүмүүс юм л да. Зуны амралтаараа аав ээжтэйгээ барилга дээр ажил хийж тусалдаг охин байсан юм. Ингээд зуны амралтч болоод 8 сар гарчихсан хичээл орох төгсөн ажиллаа хийгээд нөгөө хувцаа бэлдэнгээд нэг өглөө аав ээж паркет шал шахах хүмүүс ирнгээд л хамаатны ах хідэн ажил хийх үнтэй ирнгээд л яриад байсан юм. Би нээж тоосонгүй. Өглөө босоод л хувцаа өмсөж цайгаа уугаад аав ээжтэйгээ ажилд нь явах гэж байхад нөгөө хамаатны ах маань эхнэрийн эгчийн хүүхэдгээд нээх өндөр ахыг дагуулж орж ирээд анхудаа л ах хүнийг эр хүний нүдээр л харсан юм шиг байна. Өглөөнөө сонирхон шохорхож бүр дурлаж харж ирлээ. Тэгэхэд бид бүгд ажилдаа яваад л тэд нар ч хийх давхар лугаа гарч би ч аав ээжтэй тусалж обоонааж замаасаг татаад тэгээд давхарт нөгөө ахыг бодоостай. Тэгээд л хідэн өдөр ах ч нөгөө хамаатны дүүтэйгээ ажиллаа хийж бид ч хоорондоо танилцаж нэр мэдлцээд түүнийг Жэ гэдэг болж таарлаа. Заримдаа аав ээж оройд ч тарна гэх үед миний хүүхдүүд эрт хараад амарч байл гэдэг байсан юм. Нэг өдөр эрт харих гэдэл байж байтал Жэ юм хийж байсан давхарт орж ирээд би тэгэд одоо ингэс хийгээд явнаа. Ах бидээр хүргээд өгөхгүй гэж байна. Би чинь дотроо бүүн баяр. Нөгөө ахыг л хараад баймаар байсан болохоор тэр үед аав ээж эгч дүүгээд би ч тав гэр бүлээр ажилладаг байсан юм. Эгч маань айл хэдэн гадралцсан. Жэ ах бас чамааг хардгийн анзаардгүй юу гэдэл намайг ичээгээд ажиллая. Тэгээд л хамаатны ах Жэ бид хоёрыг бид хэдийг гэрт нь хүргэж өгч би догтлон үлдэж илээ. Бодоод л ямар гоё үнэртэй юм бэ? Ямар гоё хоолойтой юм бэ гэж бодон байж байтал оройн хай гэдэл нэг скайтлын дугаараас мессеж ирлээ. Хариу бичгийн завдалгүй Жэ ах нь байна гэсэн мессеж дахиад ирлээ. Бийж бүр бөөн баяр хөөр. Тэр оройноос хойш бид мессежээр харьцдаг боллоо. Фэйсбүүк гэж солилцов. Би биний илүү таньж тэр маа надаас 6 хүн байсан юм. Дурлсан хүнжин тэр нас масыг тоодгүй юм байна лээ. Агч надад дурлсан, татагдсан, анх хараад л хөөхөө охиндэ гэж бодсон гэдэл хэлсэн юм. Ингээд хичээл орлоо. Эхний 14 хоног үнэхээр сайхан байсан. Тэр намайг үнэхээр хайрлаж, нандинаж, духан дээр л үнсдэг. Бараг бит хүрдэггүй. Ёстой л алган дээрээ тогтсон ус шиг намайг хайрладаг байж лээ. Гэхдээ энэ хайр дурлал минь удаагүй. Тэр минь намайг усан тайсан чулуу шиг л хаяад явчихсан. Хизээж жиргэж харахгүй, холбоо барихгүй, бүр таг алга болж би гэдэг хүн анхны хайр бүлтгэвэ гэсэнгээд л хэсэг хугацааг өнгөрөөж нөгөө хамаатны ахаас санаа зовж нэлээ хэсэг байж байгаад хэдэн сарын дараа асуугаад эхнэртэй босон штэ мдээгүй юм уу гэдэг үг толгоор өмнө дэсээд л авах шиг болсон. Тэр үгийг сонсоод өөрийгөө буруутгаж өө чи тэнэг өөрөө хитэн настай билээ. Тэгэд ч хитэн настай хүн дурлсан билээ гэдэл анхудаа хүнд дурлаж эр хүний гартаа хөргөж үтсэн би өөрийгөө л зүгэж харааж нөгөө Жэ ахтай гомдож 1 жил гарan өнгөрч 2013 оны шинжилгээр аав ээжтэйгээ нөгөө хамаатны ахынд очтол манай Жэ их нэртэй болоод өчтөр уржигдэрхэн их нэр нь төрсөө хүүтэй болсон гэдгийг сонссон ч энэ айл хэсэг гээд орж ирээсэ энэ айлд ороод ирээсэ ганцхан удаа харчих юмсан гэж бодон айлд хорогдсон суухад тэр хэрэггүй л дээ. Одоо бодоход өнгөж хаа болсон хүн яаж жайлар гэсэд явах вэ? Ингээд л тэр хүн хүүхдтэй болжээ. Яаж намайг ингэж хайж чаддаг байна гэж үргэлж санаж боддог байлаа. 10 жилдээ төгсдлөө хүнтэйж өрөхгүй нөгөө л Жэ ахыг бодно. Би ч хүнтэй уучраа олжихдаг тас нээсэн хүний хайрыг татсан охин байсан юм. Яагаад ийм байхад яагаад орхио явчих вэ? Ор тас хайсан болдоо л гэж бодоход л толгоноос гарахгүй. Өдөр хоног зөндөөл байлаа. Ингээ би 11-р сурч байхад 11-р ангид сурч байхад тэр гинэт холбогдож амьдралд гараад ирсэн. Өчнөө гомдож уйлчхаад хайртай хүндээ өвгөө гэж хэлж чадахгүй л холбогдож уулзаж ярилцаж үтсэн юм. Тухайн үед намайг жоохон байсан болохоор үнсгтэй хүртэл өөрөөсөө харамлдаг байсан гэж хэлсэн. Тэгээд өөрөөсөө илүү сайн хүнтэй уулзрах гээд такс руугүй явсан юм билээ л дээ. Уг нь тэрийг хэлж ойлгуулж болох л байсан байхад шархлуулж үлдээгээд бүр эхнэр хүүхэдтэй болсныхаа дараа тэгэд бүр эхнэртэйгээ тааш тохирохгүй болчоод холбоо барьсанд нь гомдтгол байлаа.
Тэгж нэг ярьж уучраа болоод тэрч надад хайртай хിവэрэ гэдэл би та миний анхны хайр гэдэл би биэндээ хэлж үлээ. Тэгтээ би тэрний их нарыг хуурж амьдрал дундуур нь ороогүй. Би ч тэгээд буцаад огт холбоогүй болсон. Ингээ би ч оюутан болж нэг залуутай 2 жил үргэсэн юм. Тэр 2 жилийн үерхэл тамшигл байлаа. Хичээл дараад шууд гэрлүүгөө явна. Аав ээжтэй очиж ажилтан туслан гэхээр барилгын залуучуудтай алцхнах гэлээ гэдэл дөнгөжөл үерхэж эхлээд харддаг байсан юм. Тэгээд жил болоход гар хүрдэг боллоо. Бүх зүйлийг тэр мэддэг, тэрнийхээр л байдаг байлаа. За дэмжээ арчиж танилцуулаад үргэлжлүүлье. Нэвтрүүлгийн дэмжээ альгчаар хамгийн ухаалаг бас менопауз бүх төрлийн барьцаагүй шимтгэлгүй шуурхай зээл олохоос гадна хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиод суурилсан Монгол орон даяар хамгийн өргөн сүлжээтэй цэнгээ удаан барьдаг олон улсын стандартад нийцсэн нэг QR системтэй бүх төрлийн цахим хэдэж бүх банкны карт уншихаас гадна Apple Pay, Union Pay, WeChat-аар төлбөр хүлээж авдаг ухаалаг бос төхөөрөмж байгаа. Лавлага утас нь 1811 22 1811 22 гэсэн дугаар байна. Дэмжиж ажилласан хамгийн ухаалаг бос менопауз байлаа. За ингээ үргэлжлүүлэн цагтлал руу оръё. За бүх зүйл тэрнийхээр байдаг байлаа. Аав ээж түүнд сайн ханддаг байхад тэр надад болон гэрийнхэнт минь дурггүй гэх юм уу? Пэмин яамн л гэдэг болсон байсан. Энэ бүхний хажуугаар хаа нэг жаахыг бодно. Яаж байгаа бол ганц харах юмсан. Тэр үнэрийг нь ганцхан үнэртчих юмсан. Хоолойных нь түүх нь гоё шүү гэдэл хизээж мартаж байгаагүй л дээ. Тэгэд 3 дугаар курст нөгөө залуу салж өгөхгүй засарнаа би амлий гэж гуйгаастай хэрүүлтэй оруултаал байдаг байлаа. Гэтэл хаанаас ч манай гэрээхэн жаахыг ихнэрээсээ салцсан гинэ гэдэг цуу яриа гарлаа. Би ч бүр гайхах баярлах давхцаад сонин хэдэн өдөр өнгөрч хажуугаар нөгөө залуу зуралтаад хэрэлтэд зодолдоод салаад өгөж гуйдаг ажиллаа. Надаас уг нь 2 дүү байсан. Дүү гэхээргүй аймар. Нэг өдөр хичээл дараад ээждээ ажил дээр нь очиж туслахыг байж байгаад болоод хараа даалгараа хийж байтал жи ах руу Facebook чатаар сайн баха юм асууя гэж бичлээ. Харин тэр минь шууд л видео коллоор залгаад би ч эргэлзэхгүй шууд авсан юм. Нэг хөрхийн нэгэд л хөөе юу байна гэдэл би ч хараад бүүн баяр худлаа юм зөхөөж асуугаад л тэгээд л тэр өдрөөс хойш бид хоёр байнга холбоотой болж нөгөө найз залуу маань мэдчихэд хараа зөхөөж илтгэр хэлж дарамталж байгаад л салсан. Харин жаах бид хоёр бүр холбоотой болж 2019 оны 5 сард уулзаад 8 сараас нь хамт амьдарч эхэлсэн юм. Бүх зүйлээ ярилцаж нэгнийгээ ойлгож би ч одоо бодоход айл эрт уучлчихсан юм блэ л дээ. Их л хурд нэг гэртээ орж би гэдэг хүн 21 наснда хөөхөн хүүгийн хойд ээж болж илээ. Хүн тэгтээ ээжтэйгээ байдаг бид хоёртай хаа нэг уулздаг өстой хөөхөн хүү байсан юм. Бид хоёр хамт амьдрахад аав ээж ихэндээ дургуул байсан. За миний хүүхдтэй хүн хүүхэд нь миний охинтой таарахгүй л дээ. Тэгээ дээрээс нь чамаас ах хүн шүү дээ. Харин эгчдүү найд босоод хүмүүс бол их дэмжинэ. Аль эртнээс мэддэг байсан болохоор аргачихгүй л дээ. 8 дугаар ангиас аль хойш жээ ах гэдэг байсан болохоор аав ээжээс босоод бүгд мэддэг байсан юм. Аав ээж ч гэсэн мэддэг ч байсан юм болоо мэдэхгүй л байна. Аав ээжээсээ их айдаг хүмүүжлтэй байсан. Дээрээс нь суух тэрэд болоод амьдрах тэрэд болохоор надаас их зүрүүд том толгой гарч илээ. Тэгээд л нэг том толгой гаргаж анхны хайртайгаа хамт амьдрах шийдвэр гаргасан нь миний амьдралын хамгийн зөв сонголт байсан. Тэр их гарын дүүтэй хүн юмыг ганц хараад л сурчхан, үс чин, цахилгаан чин тогооч, имж гэдэл түүнд минь чадахгүй зүйл огт байдаггүй. Тэр минь үнэхээр халамжтай. Шүн унтахад даарчих вэгээд хажууд наалтаж унтна, гомдчих вэдэ, тунчих вэдэ гэсэн шиг өргөлж инээлгэж миний инээдэг харах дуртай л та. Би ч өөрөөрөө байхад түүнд амар амгалан байдаг гэдэг бүх зүйлийг маань дэмжинэ. Хүний урманд над руу ганц ч удаа муухай харж үзээгүй. Муухай хараханд байтугай дуугаа өнцөргөж ярьж үзээгүй хүндээ. Бид хамт амьдраад хэдэн жил болоод гадаад явах гээд бижиг харамтаа бүрдүүлж явах үед би жирэмсэн босноо мэдсэн юм. Тэгэхэд эмнэлэг орж үзүүлээд нөхөртөө хэлэхгүй ахуулаад гадаад явчаа даа гэж бодоод явтал эмч хүүе 2 ихэр юм байна штэ хөөрхөн юм а гэдгийг. Би ч бөөн баяр олж уйлаад л нөгөө ахуулан барин гэсэндээ уучлалт гуйгаад 2 хүүхэдтэй хилээд л гизээ хэлээд л оройн нөхөртөө хоолнд орж бичлэг хийж байгаад л өгчөөлээ. Манай хүн зөндөө уйлсан. 2 хүүхдээ ч гэсэн гаргасан. Хүүхдүүдээ 8 сартай байхад нь нөгөө гадаад руугаа явсан юм. 2 хүүхдээ үлдээгээ тэгээж удаачгүй хүүхдүүдэд санаад ирсэн л дээ. Одоо бид дөрөв халуун ам бүлээрээ сайхан л байгаа.
Хоёр ихэр маань 2 нас хэдэн сартай хөөхөн гүнж нар байдаг. Одоо аав ээж маань нөхөрт маань их сайн. Миний бурхан ухаантай хүргэнэ л гэдэг юм. Намайг анх алдчих вэ л гэж бодсон юм шиг байгаа. Тэгж л их эсэргүүцдэг байж л дээ. Нөгөө л Жээ ах минь одоо Жээ хань минь болцсон явж байна да. Жээ ахыг дуурайсан 2 охинтой одоо байгаа амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун амьдарч байгаа. Заримдаа ч өөрийгөө анхны хайртайгаа суусан аттай бүсгүй гэж өөгшүүлнэ. Харин 2 охиноо харахаараа л бид хоёрын амьдралын шагналлуу ч шүү. Бид хоёр аттай шүү гэдэг юм. Зөндөөл юм биччихлээ. Ингэсгээд захиагаа өндөрлөе. Жээ ахтаа гэж хэлэхэд өнгөрсөн зүйлийг хин хинэн сөхтөггүй зөвхөн ирээдүг харж нэгэндээ итгэж халамжилж хайрлаж амьдарч хайр халамжаар бэлхуулж халгуулж тухтай санаа амар амьдруулж байгаад баярлаа. Үргэлж чинийхээ халамжид хань байх болно. Хайртай шүү. Миний жоохон охингээ тэврэх, ажилдаа явахдаа эрэхтэй үнсдэг энэ зүйлүүд чинь үргэлж намайг чаргалтай байлгадаг шүү. Ойлгомжгүй бичиж их юм нурссан бол та бүхнээсээ уучлалтгүй. 2 хүүхдээ харангаа их л удаан бичсэн загтал минь та бүхэндээ аз жаргал хамгийн сайхан бүхнийг үсэе өрөөё гэсэн байна. Хөөх юм бэ асан. За гэр бүлд наад жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. Нэр азтай байна. Анхны хайраа тийм ээ. Анхны хайртайгаа хамтдаа суугаад хөөхөн ихэр охтуудын ээж босонд нь баяр хүргэе. Бараа сонсоод хамт байгаа шүү гэсэн байна. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулаад урагшлуулъя. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар илүү хоолыг хамтдаа туулъя. Ravila брендийн дугуйг танилцуулъя. За, Ravila чанар ба үнийн төгс тэнцвэр. Хэрвээ та бат бөх удаа ажиллагатай 2025 онд үйлдвэрлэгдсэн шинэ дугуй авахыг хүсэж байгаа бол Ravila таны ухаалаг сонголт байх болно. За, Канада улсын инженеруудын боловсруулсан энэ дугуй нь Монгол орны эрс төрс уур амьсгалд нь илүү их тохиромжтой байгаа. За, энэ дугуй бат бөх бүтцээс гадна шатхуун хэмнэх оновчтой хээтэй, бусад дугуйтай харьцуулахад бөөр зузаан, шатхуун хэмнэх замтай барьцаалтайх одоо чадварын сайн зэрэг олон давуу талтай. Хэрвээ танд аюулгүй тав тухтай эдийн засгийн хэмнэлтэд дугуй хэрэгтэй байгаа бол Ravila илүү холыг хамтдаа туулах нэ. За, Хойд Америкийн зах зээл зориулагдсан үйлдвэрс учраас Монголын эрс төрс уур амьсгалд нь бартаа замд бүрэн шийдэн нийцсэн. За, Канадын инженеруудын нарийн технологиор бүтээгдсэн тул олон улсын чанар стандарт бүрэн нийцсэн. Ижил чанартай дугуйнуудтай харьцуулахад үн хямд хэрэглэгч таны эдийн засагт ээлтэй юм ухаалаг сонголт болох нэ. Жигт илэгддэг бүтцтэй учраас удаан хугацаанд хэвийн гүйцэтгэлээ хадгална. Ахин дугуй солих шаардлагыг бол багасгаж өгнө. За, нам гүм чимээгүй явдалтай учраас таны жолоодлого тав тух аялалт таатай болж өгнө. Хэд халуун хэд хүйтэн ч гэсэн чанараа юусаа алдахгүй. Дугуйн бүтцэн замын бартаа хот суурин хөдөө хэрийн нөхцөлд аль алинд нь тохиромжтой байдаг байна. За, тэг үйлдвэрээс гарсан дугуй төс бүрийг чанарын өндөр шалгуураар оруулаад шаардлагад нийцсэн тохиолдолд зах зээл дээр нийлүүлгээрээ том дагуу талтай юм байлээ. Тэгэхээр үн төлбөргөөс угсралт суйрлуулалт нь 24 цаг дээрээс нь худалдаа авалт бүр бэлэгтэй байгаа юм билээ. Заяг байршлууд салбар нэг нь Баянгол дүүргийн циркийн урд нарны зам дагуу төмөр зам музейн дэргэд байрлах Сод Монгол шатхуун түгээгүүр дээр байгаа. Салбар хоёр нь болохоор Хавал дүүргийн Тэд дүүргийн зам дагуу Ярамгийн шинэ гүрнээс баруун талд байрлах Сод Монгол шатхуун түгээгүүр дээр байрлаж байна. Салбар 3 нь болохоор Баянзүрх дүүргийн Батан хамгаалахын их сургуулийн Чанхаард Сод Монгол шатхуун түгээгүүр дээр байрлаж байгаа хэрнээ. Холбогдох хүчийн дугаар нь 77 99 99 77 77 99 77 гэсэн дугаар байна. За, тэгээд сошиал аян болохоор Ravila Tire Mongolia гэдэг харахад ирхнэ. Баярлалаа хамтран ажилласан илүү хоолыг хамтдаа туулъя. Ravila брендийн дугуй байлаа. За, хамтдаа сонсогчдоо бүгдэнд баярлалаа. Ингээд хамтдаа дараагийнхаа цагт руу оръё. Өстой гоё хайр байна гэж энэ харин тийм ээ бүр өстой хөөрхий юм аа. Нүдэн тарагтал бичсэн байна. Өстой сайхан хайрын төв бай. Нүдэн тарагтал сайхан уншлаа гин. Тэр залуу оюутан байхдаа найз залуугаа хэрэлдээд мууддаг байсан энэ бүр төсөөлөө сонслоо штэ гинэ. Баярлалаа. Ингээ өргөжлүүлэн хамтдаа дараагийнхаа цагт руу орцгоё. За, дараагийнх нь цагт болохоор Хөөрхөн зүрх төрийн бас байгууллагатай хамтран ажиллаад нэлээдгүй олон цагтлуудыг хөргөж байгаа. Тэгээд 16 цагтлынхаа ээлжит нэгэн цагтлыг та бүхэндээ уншиж хүргэе. Нэг тэр бомороо тэмцээн Монгол буюу даван туулагчдын хоолой. Нэг цагтлыг та бүхэнд уншиж хүргэе. Сонгосон зам чинь зөв бол ганцаараа ч хамаагүй яв гэж энэхүү цагтлаараа эхлүүлэхийг хүсэж байна. Сайн байцгаана уу? Би 35 настай залуу эмэгтэй. Гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон, танил хүмүүсийг олон хүн надад 30 хүрч байжгүй чи нөхөртэй болооч ээ, оройтлоо, нас чи явчлаа штэ. Хүүхэд төрүүлэх нас чи оройтлоо зэргээр олон удаа хэлж эдгээрийг давтан сонсох надад дарамттай байдаг байлаа л да.
Эхэндээ надад хандаж хэлсэн хүмүүсийн хариуд энийгээд л өө болно доо гэдэл өнгөрдөг байсан боловч сүүлдээ дарамттай санагдаж нэрээ чинь хүмүүсийг хилээд байгаа үнэн ч юм уу гэх зураас бодол төрсөн юм. Яг энэ үед нэг нүдэнд дулаахан яг сэтгэлийг минь хөдөлгөөгөөч гэсэн дайчгүй санагддаг залуутай уулзаж эхэллээ л дээ. Бид хаяа хамт сууж ярилцах, хоол идэх зэргээр ойр ойрхон уулзаар 6 сарын хугацааг өнгөрүүлсэн юм. Хин маань л 30 гарсан байсан тул хүмүүсийн хэлдгээр оройтхоос өмнө хань ижилтэй болъё гэж бодоод бид хоёр хамтран амьдрах болсон юм. Эхэндээ бүх зүйл сайхан байсан. Ажил дээрх сонин сайхнаа ярилцах хүнтэй, хаяа хэцүү байгаагаа илэрхийлэх хүнтэй байх нь түшигтэй санагдаж түүнд их тасаж ханимна гэж итгэсэн. Хамтын амьдрал ихэснээс хойш би л түүнд тасаж итгэж байлаа. Өнөөдөр ямар хоол хийх вэ гэх талаар зөвлөлтөөр тэр их л бохондоггүй. Йой, ядаргаатай юм би өөрөө л мэдээчтэй. Гүтгээд юу ч яасан яадаг юм дээ гэж хэлнэ. Би өөртөө хувцас худалдаж аавна. Чи хамт сонгоод өгөх үү гэхээр юу яриад байгаа юм бэ? Гү чи өмснө үсттэй. Тэр чинь надад ямар хамаатай юм бэ гэж хэлнэ. Хосуудын гэр бүлийн харилцааг би арай өөрөөр хүлээдэг байсан бол л та. Хамтдаа ярилцаж, зөвшөлдсөж, аливааг хамтдаа туулах. Гараа атгаж нудрагаараа нүүрлөө минь анхны удаа зогсон тэр зүрх зүсэн өвдөлд надад гинтл ирсэн. Нүүрний минь лугших тэр өвдөлтөөс илүү олон бодол, мэдрэмж, зүрх сэтгэлийг минь илүү өвтгөж ямар их шаналснаа үүнийг бичиж суухдаа эргэж бодож шаналж байна. Яг юунаас болж вэ? Яагаад юм бухимдаггүй байдаг юм бол? Яагаад намайг ойлгодгүй юм бол гэж дотроо түмэн бодол бодож, түүнд гомдлож үгүй надаас болоод байгаа юм уу та гэж өөрийгөө ч буруутгадаг байлаа. Олон үйл явдал болж өнгөрснийг энд алгасаад үгээрээ дайх гэсэн хүслээ бичиж. Залуу охид эмэгтэйчүүд бид нөхөрт гарч байж л сайхан амьдрнаа гэвэл тэр хамгийн буруу сонголт юм шүү. Амар тайван байдал л хамгийн шилдэг сонголт. Гэр бүлийн хүчирхийлэл бол авч болдог, салгаж болдог үр хөс. Хаана байгааг нь хайж арай гэж татсаар өргөс авчдаг юм лээ л дээ. Өргөс авсны дараа ямар их тав тух амар тайван болно гэж. Сонгосон зам чинь зөв бол ганцаараа ч хамаагүй яваарай. Химээ цагтлаа дуусгасан байна. Хэцүү шүү хэцүү. За энэ хөөрхөн зурх төрийн бус байгууллага бол яг ийм гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон. Дээрээс нь бага насндаа бэлгийн хүчирхийллийн золиос болсон хүмүүстэй тулж ажилладаг. Тэгээд эдгээр хүмүүсийн бодит төвгүүдээс нь хөргөж байгаа. Тэгээд ямар ч чиглэл байсан 16 цагтлын маань одоо талтаал дөнгөж орж ийн. Ард нь бас нилээдэн цагтл үлдчихсэн байлаа өнөөдөр харах нэ. Тэгээд энэ уран бүтээлийн жил дуустал цагтуудыг уншаад хүргээд дууснаа. За дараагийн цагтл нь ер нь хүн өөртөө хайртай байж, хайртай хүнтэй л байх хэрэгтэй юм билээ шүү. Би өөрөө 93 оных, миний эхнэр 97 оных л тоо. Эхнэрийгээ 19-тай байхад нь анхны харцаар л дуурлаж, араас нь ёстой хөлөө хуурталгүйсээр байгаад өөрийн болгож, ээж аав гол голомтноос нь ёстой төртөө гуйж, мөргөж өөрийн эхнэр ханаа болгосон юм. 2021 онд хөөхөн охинтой боллоо. Манай хүн охиныг минь гаргахтаа хүндрэл ихтэй төрсөн болохоор би дахиж хүүхэдтэй болёо гэж хэлж чадаагүй өдөө өрсөн юм. Охин минь төрөхөд эхнэрээ бүр их хайрлаж, улам илүү эхнэрийнхээ аясаар болж байгаа бүхнээ байгаагаас илүү бүтээж олох хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож, өглөөнөөс оройноос шөнөөс үүр болтол ажиллаж, хоёр хайр минь л аз жаргалтай байвал гэж бодож өдийг хүртэл нэгч амрахгүй зүтгэсэн юм. Тэгэхдээ эндээ би ялгархаж байгаагүй. Ягаад гэхээр энэ миний үүрэг хариуцлага. Анхаарал халамжаа хизээж орхитуулж байгаагүй. Амралтын өдөр болгон охиноо хараад эхнэрээ хумсаа янзлал найзтайгаа уулз гэдэл өөрийнхөө хэмжээнд бол гой байлгачих гэдэл хичээсэн. За охин минь цэцэрлэгт орж манай хүн гэртээ суугаад хүүхдтэй зөөгөөд цаанаа л гонигтай болоод байна шүү. Мэдээж би асууж ямар байна ханаа хайраа гэдэл зөндөө асуулаа.
Манай хүнж би ажил хиймээр байна. Турмаар байна гэд ёстой л уйлж өглөө. Би ч заарахгүй нөгөө сэтгэл готрол гэдгийг явагдаад байгаа юм байна да гэд найз нөхдөдөө ярьж байгаад мэрэгчлэр нэг компанид ажилд орууллаа. Манай хүнч зүгээр нүдэн гэрэлтээд л үе тэнгийн залуучуудтай ёстой сайхан байна. Ингээ тэгээд гэд яг л жоох огон шиг хөөрч баярлаад л би ч тэрийг нь харах сайхан байсан юм. Заримдаа амар ядраад гэд нүдэн сүмэлзээд байхаар нь оюутан дугаа цалинжуулаад охиноо зөөлгөөд орой хоолой хийлгдэг боллоо. Манай хүнч цаг завтаа болсон юм. Өөртөө илүү анхаарч турлаа, улам л гоё боллоо. Надад ч эхнэрээ гоё сайхан болоод өөртөө ихтэй байхыг нь харахаар үнэхээр сэтгэл тэнгэр сайхан байсан. Харин өнгөрсөн шинжилээс хойшоо нэг л сонирн болоод байна. Оройд чирээд л хаа нэг эрэхтэй жоохон балгачихсан. Гэртээ байхаараа нэг л их ууртай хүн охиноо загнаад л юм болвол надтай хэрэлдэх гээд л жоохон маргалдах төдийд шууд гэрээсээ гараад л явчихна. Тэгэд 3-4 цаг холбоо байхгүй, утаснаас салахгүй байн 0 ороод л 0-ийн өрөөнд ороод л шүн бие засах гээд босохоор байхгүй. Галтхон сууж байна. Бас нөгөө уцаа оролдоод л би за нэг л юм буруу байгаад байна гэдгийг мэдрээд нөгөө миний хизээж хүсдэггүй араар тавилт биш байгаасаа л гэж хүссэн. Гэхдээ яагаад ч уцыг нүдж чадаагүй. Баг байхад маань аав ээж хоёр минь ийм асуудлаас болж салж аав маань 2 хөлгөө болтлоо хідэн хүүхдийн төлөө зүтгэсэн юм. Нэг тийм сэтгэл зүйн асуудал байгаад байгаа болохоор айгаад үдч чаддгүй л байлаа. Нэг өдөр охиноо цэцэрлэгт нь өгчгөөд гэртээ ирээд уцаа оролдоод үзээд хэвтэж байваа. Тэгтэл эхнэрийн минь зураг айл гэр өмөөс энтер гэдэл амар хүүхдээ постоо зурган гараад ирсэн. Би бүр шок харсан юмдаа итгэсэнгүү шууд л пост хийсэн хүн лөө бичлээ. Үгүй би нөхөр нагаа юм. Үгүй чи хүн гүтгэлээ чи гэдэл тэгсэн сүртэй өгч хаад бичлээ л дээ. Тэгсэн хүүе ганц би энтер гэсэн штий. Үгүй чи нөхөр нь юм уу гэд нөгөө хүн бас гайхаж байна. Тэгээд л над руу тэр хоёрын зураг бичлэг чаад бүр буудал тахт нь гардаж авсан бичлэг энтрийг нь явууллаа. Энийг харсан би чинь бүр ухаан санаа балартаад л нүдэнд нулимс дүүрээд л явчихсан. Байн зураг бичлэгийг нь дахин харж манай хүн биш байх, арайч биш байх гэдэл өөртөө итгүүлэх гэж байгаа нь шүү дээ. Хичнээн харсан ч яг л дүрээрээ байсан. Шууд л алчмаар санагддаг юм байлээ. Яагаад гэдэл өөрөөсөө асууж өөрийгөө буруутгаж үзлээ. Ингэсээр байтал орой болж эхнэр маань овоо өрт ирлээ. Урдын адил инээсээр л би шууд очиод л яасан гэж чи намайг ингэж байгаа юм бэ? Чи адилхан эмэгтэй хүн, их хүн тэр явуулдаж байгаа хүний эхнэр чи сая төрсөн гэж байна штэ. Чи ээж, аав, ах トゥ хамаатнуудаас санаа зовхгүй байгаа мó? Үгүй чи охиноо бодож болсонгүй юу? Яагаад миний охиныг үгүйсгэж байгаа? Гэдэл асуусан. Тэгсэн уучлаарай гэх юм болов гэсэн өөдөөс. Анхнаасаа би чамд хайртай байгаагүй. Зүгээр л чи тэр үед надад таалагдаад шохорхож байсан төдий. Гэхдээ тэгээд би жирэмсэн болчхоор нь суугаас өөр арга байгаагүй. Би хүнд хайртай болсноосоо ичих юм уу? Би тэр хүнд чи хайртай гэж хариулсан. Би зүгээр л өхмээр санагдсан. Гэхдээ охин минь байгаа болохоор чадаагүй л дээ. Тэгээд би юу ч хэлж чадалгүй хувцас өмсөд охиноо цэцэрлэгээс нь аваад охиноо тэрвэрээ жаал уйлсан юм. Охиноо өрөвдөөд л буцаад гэртээ иртэл юу ч болоогүй юм шиг дуу аялаад л сууж байсан. Богц ажиллаад нэг худлаа миний охин гэхээр нь дотроос юм хатгаад л явчихсан. Шууд л гараас нь бариад орц руу гаргасан. Чи яв би хувц юмнуудыг чи хүргэлтээр явуулна гэд хаалгаа хаасан. Тэрнээс хойш тэр хүнтэй уулзаагүй 3 сар болж байна. Уучлаад охиноо бодъё гэсэн чи миний охиныг үхүсгэж тэр хүнтэй таалагдсан тулд би хүүхэдтэй хүүхэдгүй болоогүй яг хайртайг үнтэйгээ сууж хүүхдийг нь жаргалтай өсгөх ёстой гэж гисэн байсан юм. Хамгийн амар нэр хүн үнэхээр арчаа галддаг юм билээ. Арх уусан амиа хорлох гэж оролцсон. Тэгтээ би яг үнэндээ өөрийгөө хохироогоод л байсан юм билээ. Товчондоо нэг ийм зүйл үзэл явж байна да. Амьдрал баялаг юм дөө. Болох юм болдгорол болохгүй юм болдгоо юм байлгүй дээ гэж бодох юм. Тэгтээ заримдаа өөрийн мэдлэхгүй л уйлдаг та гэсэн байна. За баярлаа. Энд хүргээд
нэвтрүүлгийн өндөрлөө. Тэгээд хамтайсан бүх сонсогчдод баярлалаа. Амралтынхаа өдрүүтээ ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Студиуд хөтлөгч Ами найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар яг л хайр шиг Москвалийн брэнд мөн илүү олыг хамтдаа дуулын Ховли брендийн дугуй байлаа. Ирэх 5 гарагт энэ цагаатаа эргэн баяртайгаар уулзцаая.